Бэйб газар хөдлөж чинь хорогдох байр руу явцгаая. За энэ газар хөдлөлтөөр ерөнхийдөө 1995 оны 1 сарын 17-нд хийгдсэн бичлэг байгаа юм а. За энэ ойролцоогоор Hi guys, чаналыг үзэж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн бичлэгээрээ Япон улсад ойрын хэд хоног ярианы гол сэдэв болоод байгаа газар хөдлөлтийн талаар ярих гэж байна. Яагаад энэ сэдвийг хөндөх болсон бэ гэхлээр Япон улсад ойрын 30 жилд маш том хэмжээний газар хөдлөлт болно гэдэг нь бүр батлагдчихсан учраас өмнөх жилүүдэд 70-аас 80% гэсэн судалгаа байсан бол энэ жилийнхэн судалгаагаар 80%-аас дээш хувьтай газар хөдлөлт болно гэдэг нь бүр батлагдаад байна. Энэхүү бичлэгтээ газар хөдлөлтөнд юуг урьдчилан бэлдвэл зүгээр вэ гэдэг талаар бас мэдээлэл өгөх болно. Өөрийнхөө бэлдсэн зүйлсээс бас та хэд танилцуулъя гэж бодож байна. За ингээд бичлэгтээ орцгоё. Жил бүрийн 1 сарын 1-нд газар хөдлөлтийн шинчилсэн судалгаа хийдэг бөгөөд энэ жилийн судалгааны дүнгээ 2025 оны 1 сарын 16-ны өдөр тайлгнасан байна. Ойрын 30 жилд газар хөдлөх магадлалыг 70-аас 80% байсныг 80 орчим хувь болгон өндөрсгчээ. Газар хөдлөлтийн хүч нь 6 бал орчим бөгөөд цунами давалгааны өндөр нь 13.5 м орчим байх. Нас барах хүний тоо ойролцоогоор 25,000 орчим гэж тооцоолж байгаа юм байна. Та хэд ер нь газар хөдлөлт гэж мэдэх үү? Газар хөдлөлт яагаад хөдөлдөг гэдгийг мэдэх үү? Тэнд газар хөдлөлт боллоо, энэ газар хөдлөлт боллоо. Тэдэн баалын хүчтэй, тэдэн магнитуудын хүчтэй гэж ярьдаг штеп. Ер нь магнитууд гэж юу юм, баал гэж юу юм, яагаад газар хөдлөлт болдгийг тэрийг мэдэх үү? Мэдэхгүй бол миний хийсэн жижигхэн анимашн байгаа, тэрийг үзцгээе. Мэддэг нь шууд алгасчих болох шүү. Газар хөдлөлт гэж юу вэ? Газар хөдлөлтөнд магнитууд болон баал гэсэн нэршил байдаг. Магнитууд гэдэг нь газар хөдлөлтийн төв зэг дээрх дөргөлтийн хэмжээг хэлдэг бол баал гэдэг нь бидний мэдэрч байгаа дөргөлтийн хэмжээг хэлнэ. Жишээ нь өсгөгчнөөс гарч байгаа чимээг яг хажууд нь хэмжиж байгааг магнитууд гэх ба бидний мэдэрч сонсож байгааг баал гэнэ. Өсгөгчний дууг чангалах тусам хол газар сонсогдож, багасгах тусам сонсогдохоо болдогтой төстэй юм. Үүнтэй нэгэн адил газар хөдлөлтийн магнитууд том бөгөөд түүнтэй ойр байх тусам баалын хэмжээ ихсэж, холдох тусам баалын хэмжээ багасна. Их газар талын хавтан болон далай талын хавтан нь бидэнд мэдрэгдэхгүй бага хэмжээгээр байнгын хөдөлгөөнд оршдог. Зурган дээр харж байгаачлан далай талын хавтан, их газар талын хавтанг доош чиглэл татан хөдөлж байдаг. Байнгын доош чиглэл татагдаж буй их газрын хавтан нь эцэстээ тулаад эргэн харагдаг байна. Үүнээс үүдэн газар хөдлөлт үүсдэг. Энэ газар хөдлөлт нь далай дотор үүссэний улмаас цунами болдог байх нь. Газар хөдлөлт нь далайд хэр хэмжээний гүнд үүснэ, тэр хэмжээгээрээ цунами ирэх хурд нь өндөр байдаг байна. Гүн байх тусмаа хурд нь өндөр байдаг гэсэн үг байх нэ. За саяны анимашныг үзээд газар хөдлөлтийн талаар жижигхэн ойлголттой болсон гэж бодож байгаа учраас дараагийнхаа бичлэг рүү шилжицгээе. За энэхүү бичлэг нь болохоор 1995 оны 1 сарын 17-нд хийгдсэн бичлэг байгаа юм а. За энэ ойролцоогоор яг 30 жилийн өмнө болсон аимшигт газар хөдлөлт. За энэ газар хөдлөлт маань болохоор 7 баалын хүчтэй газар хөдлөлт байсан. 7 баалын хүчтэй газар хөдлөлтөнд ямархуу байдалтай болж байгааг та бүхэн маань харж байна. Бүх байшин барилга нурцсан, энэ тэнд гал гарцсан, яг л дайн болцсон юм шиг те. Бидний сайн мэдхээр Украинд болж байгаа тэр дайн шиг л юм болж байгааг та бүхэн харж байна. Ерөнхийдөө Япон улс маань өөрөө газ их хэрэглэдэг улс учраас гал гарах магадлал нь угаасаа юм газар хөдлөлтийн үеэр маш өндөр байдаг гэж ярьдаг юм байна лээ. Хурдны зам ингээд бүр ташраараа нураад болсон. Дээр нь байгаа жижигхэн тэр тракнуудыг харлаа. Доор нь ингээд даруулсан. Яг л бүр ингээд дээрээс харахад тэр чигтээ яг дайны бөмбөгтөлтөнд өртсөн юм шиг тий. За тэрний дараагаар саяхан буюу 2011 онд маш аимшигтай нэгэн газар хөдлөлт болсон. Тэр нь 9 магнитуудын хүчтэй газар хөдлөлт болсон байгаа юм а. За энэ газар хөдлөлтөөр ерөнхийдөө Япон улс маань маш их сүйдсэн, маш их эдийн засгийн хямралд орсон. Тэгээд нас барсан хүний тоо нь болохоор 15,900 буюу 16,000 хүн бараг нас барсан. Далаатаа ойрхон байдаг улс ийм аюултай. Ингээд тэр чигт нь ингээд ус үер орж ирээд ингээд бүгднийг аваа авчиж байна. Яг одоо энэ жолоо барьж байгаа хүний оронд байсан бол ямар хуу байдалтай байх байсан бэ? Өсөөлөд үзэхэд үнэхээр аимшигтай. Бэйб газар хөдлөж чинь хорогдох байр руу явцгаая. Hi guys. Дахиад би байна. Бит хоёр байна. За тэгээд
газар хөдлөлтөөс өмнө юу бэлдвэл зүгээр вэ гэдгийг та хэдэд одоо өөрсдийнхөө бэлдсэн цүнхгийг бодолж танилцуулъя гэж бодож байна. Энэ ингээд манай охин. Тэгээд охиныгоо урдаа ингээд хэврээд хойдолтой цүнхээ хийгээд ингээд ер нь бол цухтаан гэсэн. Цухтаан ч байх те. Хамгийн гол нь 50 байх хэрэгтэй. Тэгээд хүмүүсийн явж байгаа нэг хорогдох байр руу ингээд явна гэсэн бодолтой байна. За ямар ч байсан охиноо гаргачих та тийм ээ. За энэ болохоор манай охины үүргэвч байна. Охиноо ингээд урдаа авчна. За энэ болохоор зүгээр л нэг аяны цүнх. Ийм өөрийнхөө хэрэгэлдэг аяны цүнхэн дотроо хэрэгтэй юмнуудаа бүгднийг ингээд багтаагаад бэлдсэн байгаа. Ер нь бол нэг ачаа хэрэггүй. Бид гуравт бол би ганцаараа биш 3 хүний юм бэлдэж байгаа болохоор манай энэ цүнх бол яг гоё таарж байгаа. За тэгээд юу байгаа вэ гэдгийг та хэдэд үзүүлье. За эхлээд ямар ч байсан дээд хэсгээс нь явъя. Хамгийн түрүүлж хэлмээр байгаа юм нь болохоор энд хамгийн авахд амархан хэсэгтээ өөрсдийнхөө бичиг баримтыг одоо ингээд юу гэдэг нь те гадаад пассворд бүх бичиг баримтуудаа ийм усны хамгаалалттай ийм юунд хийгээд ууданд хийгээд авахд амархан газараа хийвэл их зүгээр. За тэгээд дараа нь болохоор ингээд дээшгээ яваад энэ цүнх маань бүр илүү их бас орох боломжтой. Гэтэ яг одоохондоо ингээд хийгээ тавьдсан байгаа. За юу байгаа вэ гэхлээр сүүлд манай охин гэр бүлийн маань гишүүн бол шинээр нэмэгдсэн учраас хүүхдтэй хэрэгтэй зүйлсийг бас дээр нь нэмээд хийцэн байгаа. Одоо салфетик байна. За тэгээд хүүхдийн нэг хэдэн 3-4 удаагийн хэрэглээний юм памперс ингээд бас юм алчуур бүх юмнуудыг бас бэлдээ тавьсан байна. За энэ бас охиндоо зориулаад энэ нэг юу гэлээ нойтон салфетик бас бэлдсэн байгаа. За тэгээд мэдээж бас битээр бас нөгөө сойд одоо хэрэгтэй жижигхэн нэг хэдэн удаагийн хэрэглээний сойд савн гэх мэт ариун цэврийн хэрэгслүүд байна. За мэдээж бас нойлын цаас ингээд алчуур энэ төр айгүй хэрэг болдог. Ялангуяа өмнөх удаагийн нөгөө юугаар газар хөдлөлт болно гэдэг айгүй их тийм нэг японочдод шуугаад супермаркет энтрээс нойлын цаас энтрээ бүгдээр хамж аваад тэгээд ерөөс нойлын цаас олдгоо байсан. Тийм учраас бас нойлын цаас авсан нь зүгээр. За тэгээд дараа нь болохоор одоо ингээд юуны энэ болохоор хүнс. За ингээд онгоолгоод харуул дотор нь юу байдаг вэ гэхлээр ингээд ийм олон жилийн хадгалах зориулалттай хүнснүүд байгаа. Жишээ нь одоо энэ бичээн л ихэд 6 жил хадгалах зориулалттай. За энэ ингээд идэх юм нь болохоор бас 5 жил ингээд хадгалах зориулалттай ч гэдэг юм уу те. Айгүй удаан хугацаанд хадгалах зориулалттай ийм аваар ослын үед гамшигын үед хэрэглэх тийм багц байгаа. Одоо жишээ нь энэ ус нь л ихэд энэ ардаа 5 жил хадгалах зориулалттай ус байгаа. Ийм ус ингээд 3 ширхэг шиг юм те ийм сетээр ингээд айгүй их байдаг. Гадуур айгүй их зарагддаг. Тэгээд нөгөө нэг юу интернет дэлгүүрүүдээс айгүй их зарагддаг учраас авцсан байхад гимгүй хэд хоногийнхоо үлийг даачна те нэг удаагийнхаа эдэл дээр маш өндөр ийм агуулмжтай 185 ккал агуулмжтай ийм маш их уйг тийм идэх зүйл байна. Идэх юм байна. За ийм бас юм бэлдээд авцсан бас зүгээр.
Яг цагаа талаад тий ус мусны гачигдалд ороод хэрвээ нөгөө тог усанд тасраад юу яж чад ус мус ирэхгүй шүү дээ. Тийм учраас бас иймэрхүү ус байх хэрэгтэй. За тэгээд дээрэс нь битээр бас дахиад нэмээд саяныхаас гадна бас ийм бичээн тэгээд бас энэ 5 жил хадгалах зорилттой 5 жил хадгалах зорилттой ийм хоол хүнсний зүйлүүдийг бол авсан байгаа. Гэтэ эдгээр бол тийм идэхэд бол тийм аюу гоё тийм амттай бол биш. Жохон амт муухай. Гэтэ тэр нь яг албаар ахал да нэг дур ихийг идээд дуусгачихгүй багаар идээд өлөө дагаад явах зорилттой байгаа бах. За тэрний дараагаар мэдээж юм мишок байна. Одоо охин маань нэлэх байгаа учраас тэгээд дээрэс нь манай хоёр ингээд бас мишоконд ороод унтвал зүгээр байх гэж бодоод мишоктой болсон байгаа. За тэгээд энд бичгээр за ээжлэнгөт одоо мэдээж хизээч ойрын 30 жил дотор хизээч болж магадгүй гэж байгаа учраас маргааш нөгөөдөрч болж магадгүй бүр 30 жилийн дараач болж магадгүй хизээч болж магадгүй тэгээ ямар ч үлрэлт болж магадгүй тийм ээ өвлж болж магадгүй цумч болж магадгүй тийм учраас одоо ингээд ханиадны юм ч юм уу те дээрэс нь одоо энэ кайро гэдэг нэг ийм дулаана барьдаг энэ наалт энэ төр бас байна. За тэгээд бас юуны магад гэдэг ийм ноосон малгай байна. За нэг их юм бол хэрэглээгүй бэлдээгүй. За энд ингээд шүдэнц байна. Шүдэнц гэжтэй Монголын шүдэнцнээс арай өөр л дөө. Ерөнхийдөө нэг дотроо ийм том ширхэгтэй. Тэгэл айгүй удаан нэг юугаа галаа хасаагаад барьцдаг ийм шүдэнц байна. За мэдээж утас одоо сүлжээ мүлжээ байх үгүйг мэдэхгүй ч гэсэн утасны сүлжээ утас маань цэнэгтэй байх хэвээр power bank байна. За энэ болохоор ингээд power bank-ных нь USB оролтууд байна. Гэхдээ битээр утас iPhone л доо. Гэхдээ бүх төрлийн оролттой энэ залгууруудыг бэлдээ тавьсан байгаа. Яг гоо битээрс хэрэг болохгүй ч гэсэн бас ойр хавьд байгаа өөр хүмүүс бас хэрэг болж юуны магад шүү дээ, тий. За дээрэс нь мэдээж гарч хийдэн байна. Гарч хийдэнтэй байхгүй бол тог тасарна. Шүн хаана юу хийх, яах хийхээ мэдэхгүй болцсон үед мэдээж гарч хийдэн хэрэгтэй байгаа. За тэгээд гарч хийдэнгээс гадна одоо жишээ нь заавал гадагшаа гарч гүйхгүй гэрт дотроо ингээд тог цахилгаангүй ч юм уу ус мөсгөө болцсон тийм үед гарч хийдэн хэрэглээд авахгүйгаараас ийм нэг удаагийн ингээд цэнэгээ аягүй удаан барьдаг ийм гэрэл байна. Эднэр бас хэрэг болно гэж бодоод бэлтцсэн байгаа. За тэгээд ерөнхийдөө бол бас яг ингээд сандарч юу яасан үед нэх олон юм хэрэг болохгүй учраас тийм хэрэгтэй хэрэггүй олон юм аваагүй ерөнхийдөө ойр зур хэрэглэх юмудаа л авцсан байгаа. За тэгээд дээрэс нь хэрвээ ингээд далайн ус мус орж ирээ те манай хүний хөл мөл нас нараад юу яачих юм бол ийм нэг удаагийн гутал гэх юм солих гутал бас авцсан байгаа. Би бол яг зүгээр шүү дээ. Тэгээд өөрөөсөө гадна 2-оос 2 хүний 2 эмэгтэй 2 охины амийг хариуцж байгаа хүн ч бас сайн юмнуудаа бол бэлдэхгүй болохгүй. Манай монголчууд баг юм бэлдээг байгаа да би мэдчихлээ. Да ялангуяа нэг ганц бие хүмүүс бол монгол хүмүүс чинь юу гэдэг лээ. Дасан цогцохтой амар учраа хурдан олчихно гэж бодоол юу ч бэлдээгүй байгаа. Яг цагаа толонгууд тэд нар чинь засгийн газар минь намайг ирж аваач гээл өөлж унжаал нөгөө 76 ч ажиллаа хийхгүй байна гээл бөө юм болно би яг мэдчихээн. Тэгээд тэр чинь байж тээ одоо жишээ нь яг энэ маргааш нөгөөдргөө шууд ингээд газар хөдлөж байгаа юм бол биш шүү дээ. Хизээж хөдөлж магадгүй ойрын 30 жил дотор шүү дээ. Тэр нь тэгээд 80-аас дээш хувьтай гэж байгаа учраас эн чинь бүр яг болох нь тодорхой болчиход байгаа байхгүй. Намайг бас муу амлаж ийн гэж магадгүй л да муу ёртой муу амлаж ийн гэж бодож иж магадгүй. Гэхдээ эн чинь муу амлаад байгаа юм биш, муу ёрлоод байгаа юм биш. Бүр ингээд эрдэнэтэнд судлаад бүр 80-аас дээш хувьтай гэж гаргаад ирсэн байгаа зүйл учраас угаасаа болох нь тодорхой. Тэрэнд төрүүлж бид нар бэлдэх хэрэгтэй байхгүй. Босныхын дараа яах вэ хийх үү биш.
төрүүлж бэлдэх хэрэгтэй. Яг тэгээд босныхын дараа нь хэрвээ за энэ Японд байгаа бүх монголчууд бүх гадаад хүмүүс одоо өөрийнхөө төрсэн орн руугаа явна те. Тэгэхэд энэ одоо нэг юуны нисэх буудлууд нь яг ажиллагаатай байх уугүй юу, тэнцэн багтах уу, яах уу те. Тэр чинь бас айгүй хэцүү. Дээрээс нь одоо энэ Японд байгаа олон улсын нислэгийн хоёр том нисэх буудлал байдаг. Ханида болон Нарита гэдэг. Тэр хоёр нисэх буудлал маань хоёулаа нэг нь голтой ойрхон, нөгөөх нь далаатай ойрхон учраас тэр далаагаас орж ирж байгаа их цунами, тэр их ус, тэр нэг нисэх буудлыг тэр чигт нь бүрхжүүл яг үнэхээр тэгээд хэд хоногийн дотор онгоцон нисэж чадах уугүй гэдэг чинь маш асуудалтай. Болохоос өмнө сайн бэлдэх хэрэгтэй. Болсныхын дараа нь өөлж унжих хэрэггүй шүү. Тэгээ намайг бас энэ нэг сүртэй юм ингээд бөөн сүр болоод байна гэсэн юм хэлэх шаардлагагүй шүү. Дараа нь тэгээд амаа барьцгааваа. Миний хэлснийг бас бодоод тэгээд юмаа бэлтцгээгээрээ. Та нарын төлөө бас би ингээд хамаг юмаа задлаад үзүүлж шүү. Гош ноны үзүүлэлт чинь хараагаад байв. Тэмээ байв. За ерөнхийдөө нэг ойр зүрийн бэлдээд нэг бараг цаар нэг 7 хоног бол төвччихээ тэрнээс хойшоогоо яг нэг улсын янз бүрийн үйл ажиллагааны явагдаад мэдээж ард иргэдтэй бол туслах л байгаа л да. Гол нь тэгээд газар хөдлөж жахад газар хөдлсөн үед айж сандраад балмагдаад яах ийхээ мэдэхгүй байхгүйгээр маш тайван байх хэрэгтэй. Гэртээ одоо байх уу, гэр чинь одоо далаагаас хэр хол вэ? Аюулын бүс дотор нь орж ийн үгүй юу гэдгээ бас урдчлаа шалгаж ах хэрэгтэй. Хэрвээ нэг далаагаас ус орж ирэх тэр аюулын бүсд нь амьдарч байгаа бол далаатай ойрхон амьдарч байгаа бол газар хөдлөлөө гэд одоо мэдээлэл ирнэ шүү дээ. Эндхийн газар хөдлөх мэдээлэл нь болохоор газар хөдлөхөөс өмнө биш, хөдөлж байх үед эсвэл хөдөлсөний дараа ирдэг байхгүй юу? Урдчлан мэдэх ямар ч боломжгүй учраас тийм мэдээлэл ирдэг гэсэн. Гэрээсээ гараад явах уу, гэртээ байгаа үлдэх үү гэдгээ бас өөрсдөө бас шийдэх хэрэгтэй. Тэгээд бас тэрнээсээ шалтгаалаад юу бэлтэх вэ гэдгээ бас сайн бодолцоод ингээд бэлтээ тавьсан бол зүгээр болов гэж бодож байна. Гэртээгээ бас хамгийн ойрхон хорогдох байраа хэр хол байна гэдгийг бас мэдээд авсан байхад зүгээр нэг удаа ингээд зүгээр алхаад яваад үзчихэлтэй тий. Тэгсэн байхад дараа ямар нэг юм болоод яваад төөрөх шаардлага байхгүй. Тэр нэг гар утасны одоо сүлжээ мүлжээ хэрвээ байхгүй болчих юм бол нөгөө газар маань хаана билээгээд хайгаад яваад ах шаардлага байхгүй. Өмнө нь яваад үзсэн учраас шууд тэр хорогдох байрлалгаа яваад очична гэсэн. Японд байгаа хүмүүстэй ойр дотныхаа төрөл задан найз нөхөдтэй бас зүгээр юуны магад гэж бодоод хилцэн бас сануулсан зүгээр болоо тийм бэлдээ тавьсан зүгээр юм биш үү гэд хилцэн бас зүгээр гэж бодож байна. Яг энэ бичлэгээр бол би өнөө маргааштай болгож байгаа шүү. Одоо ингээд газар хөдлөх чинь гэсэн тийм санааг бол хэлээгүй. Хизээж болж магадгүй шүү. Зүгээр бэлтгэлтэй байгаараа гэдэг үднээс энэ бичлэгийг хийсэн юм шүү. Хараагаад унваа тэгэхэд. Тэгээ японочууд бол угаасаа аль хэдийн бэлдээ тавьсан бүгдээрээ бэлтгэлтэй байгаа. Би ажлынхаа японочудаас бас мерсээр асуугаал үзсэн бүгд бэлтгэлтэй бүгд хэдэн жилийнхаа ийм нэг хүнс хадгалах зорилттой хүнс энэ төр аваад тавьсан ч гэх юм уу те. Ерөнхийдөө айгүй бэлтгэлтэй байгаа юм билэ. Тэгээ зурагтаар нь ч гэсэн айгүй их тэгэж мэдээллүүд бол их гарч байгаа ойрын үед 80%-аас дээш гэдэг нь угаасаа л болох нь тодорхой гэсэн үг шүү дээ тийм ээ. За ингээд манай бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Бүгдээрээ таньдаг нэгэндээ бас миний бичлэгийг үзүүлээд бас шеэрлээд анхааруулах зүйл байвал анхааруулад яваарай. Түр баяртай.